За сайн бацхан уу манай Dark Valentine-ийн 12 дахь дугаар бэлэн болсон байна. Манай подкаст нэмэх 18 байгаа шүү. Тэгээд хүүхдүүд битээ сонсоорой. Харин тийм тэгээд бас дээрэс нь сар шиндээ сайхан шинэлэрээ. Бүх сонсогчдоо сар шинийн мэнд хүргэе. Сайхан Харин тийм. баярлцгаарай. Тэгээд гэрэгштэй угаасаа байгаа ч тий. За тэгээд хэрэгтэй орё да. За би өнөөдрийнхөө хэрэгээр болохоор нэг охины талаар ярих гэж байгаа. Тэгээд тэр охиныг Carla Walker гэдэг өгөөд 1957 оны 1-р сард Техасын Fort Worth гэдэг хотод төрсөн. Тэгээ Western Hills гэдэг ахлах сургуульд явдаг байсан ба сургуультаа cheerleader буюу хөгжөөнд дэмжигч хийдэг. Тэгээ бас ер нь л бол сургуультаа их од тэгээ хөөрхөн амар хүн болгонтэй нийлдэг амар тус чохон байсан гэсэн. Тэгээ найз залууг нь болохоор Rodney гэдэг бөгөөд бас л сургуультаа тийм Америк хөл бөмбөгийн капитаныг хийдэг. Тэгээд айгуулаг спортлог бас л их найз нөхөд ихтэй хөхтэйсэн. Тэгээд энэ хоёр ингээд үерхэд удааг байхдаа 2 дугаар сарын 16-нд Валентины өдрийн бүжигт паринд явт юм лээ. Тэгээ парийн энтрээ хийчээд тэр хоёр боулинг тоглодог газрын машины зогсоол дээр ингээд түр бицс гад ордог. Тэгээ бицс чад буцаж гарч ирэнгүүтээ зогсоол дээр ингээд хоёулахна одоо мэдээж хүүхдүүд ингээд жоохон цуг баймар санагдал машин дотроо үнсэлцэл сууж исэн мөлий. Тэгсэн чинь гинт Карлагийн сууж исэн талаас нэг залуу ингээд хаалгыг нь онгойлгодог. Тэг Карла яг хаалгыг налаа сууж исэн болохоор хаалга онгонгууд нь шууд арагшаага унцдаг. Тэгсэн найз залуу нь мэдээж удаа хараад Карлаг барих гэсэн чинь нөгөө хаалга онгойлгосон эрэгтэй чинь шууд найзлыг нь барьж исэн буугаараа толгоор нь ингээ бүр хит хит удаа цус гартлан зохиод бүр ухаалттал унгаачтай мөлий. Тэг хөөхий Карла ингээд хулгаалагдаад тэгээд найз залт Родниг нь болохоор тэр машины зогсоолтоо үлдчихээд яваад өгсөн байдаг. Тэгээ Роднис ирчээд шууд цагтаа 911 рүү залгаж манай найз охиныг нэг буу барьсан эрэгтэй хулгайлаад аваа явчлаа. Тэгээ хамгийн сүүл манай найз охин манай найз залууг л бити буудаарай тэгвэл би чамтай зүгээр явна бууга бараг далтийчлээ гэд гуйж байх нь надад сонсогдоод тэгээ би ухаан алдсан гэдгийг цагтаа нарт хэлдэг. Ингээд найз залуу шууд цагтаа дуудсан болохоор тэр дараа цагтаагийнхан болон бас холбооны мөрдөх товчооныхан хурж ирдэ мөлий. Тэгээ шууд Карлаг хайж эхэлдэг. Тэгээ 3 хоногийг хайсны эцэст Карлагийн хөрхий биеийг нь цогцыг олдог. Тэгээ биеийг нь замын доор байдаг муу усны нүхнээс олсон бөгөөд хувцсан ингээд урагдцсан. Дотор хувцсан тайлагдцсан. Тэгээ зүүж байсан нөгөө найз залуугийнхаа өгсөн бөгч нь биенээс нь ингээд холбоо тавигдсан байдалтай олддог. Тэгээ бас дээрээс нь бие нь ингээд нэлэнхүүтэй хөхөрцөн, нийл цус шарах одоо юу л гэдэг ямар л мухагаар ингээд зодуулсан байна тийм болцсон байдаг. Тэгээ задлан шинжилгээ хийхэд хүчндүүлсэн байна. Бас биеийн дотроос нь ингээд морфин гэх юм олцсон. Хөхтэй одоо боомлуулж өгсөн байна гэдэг дүгнэлт гаргадаг. Тэгээ хулгайлуулсныхаа дараа нэг их удалгүй өгсөн байна гэдэг. Тэрийг нь яг яаж гаргасан бэ гэхээр тэр оройных нь идсэн тако одоо хоол нь ходоодонд нь шингээгүй байдаг. Тэгээд тэрүүгээр одоо ингээд хулгайлагдсанаа дараа нэхгүй хоногийн дараа өгсөн байна гэж мэддэм билээ. Тэгээд Карлагийн оршуулга болоход зөндөө хүмүүс ирсэн. Тэгээд гэр бүлийнхаас нь гадна тэрэн дотор ингээд Карлаг ингээд цуг хайж исэн хүмүүс зөндөө олноороо ирсэн. Тэгээд тэрэн дотор цагтаа нар ингээд Карлаг алсан хүн байж магадгүйгээд хайхад харамсалтай нь ингээд нэг ч тийм с ิจ гтэй хүн олддгүй юм билээ. Тэгээ байжсэн чинь Tommy Rain Nealon гэдэг залуу с ิจ гтнэр сэжиглэгддэг. Яагаад гэсэн чинь Карлаг өгснээс 2 сарын дараа Tommy 18-тай нэг охиныг Карлагийн хулгайлагдсан газартаа ойрхон газраас хулгайлах гэж байгаад баригдсан байдаг. Тийм болохоор с ิจ гтнэр татсан мөлий. Тэгээд яг ингээд сайн судлаад ингээд сайтар шалгаад бас мэдүүлэг аваад үзсэн чинь буруу болохыг тогтоодог. За ингээд хэрэгтнээ олохгүй бас нилээн явж идэл одоо Jimmy Dean Sasser гэдэг залуу цагтаа нарт би Карлаг алсан гэж хэлдэм билээ. Тэгсэн чинь цагтаа нар ингээл бас итгэл амар ажил болгоод ингээл энэ залуу яг тэд өдөр хаана юу гэж явсныг нь мөрдөөгээл тэгсэн чинь нөгөө мэдрэл залуу чинь хэд хоногийн дараа за тоглосон юм а би наа охины чи хараагүй амьдралтай хараагүй мэн гэд тэгчдэг. Тэгээ бас ингээд цагтаа нарын ингээд юу ачиж байхгүй буруу тишээ ингээд мөрдлөгийг явуулцдаг. Амар мангар. Нөгөө цагтаа нар чинь тэгэл за тоглосон гэж хэлснээр мөгийг авахгүй тэгэл маш сайтар ингээд шалгаад бас дахиад нэг хэдэн сар ингээд шалгасан гэж байгаа. Тэгээд тэгсэн чинь угаасаа л яг алаагүй бол зүгээр тоглосон байдаг нь мэдэгддэг.
Тэгээ одоо дахиад хэдэн сар ингээд Карлагийн ялсан алуурч олдохгүй явсаар нэг өдөр Карлагийн хэргийг мөрдөж байсан мөрдөгч рүү нэгэн захиа ирдэм билээ. Тэрэн дээр нь болохоор мөрдөгчийн нэр тэгээд ажлын хаягийг бичсэн. Тэгэнгүүтээ дээрэс нь би Карла Walker-ыг Benbrook далсан гингүүтээ нэг юм тоо бичсэн 1100. Тэгээд доотлолт нь дахиад хэлэхэд хэцүүж үнэн шүү гэд бас дахиад 1100 гэж бичсэн захиа байдаг. Тэгээд энэ 1100 гэдэг код нь одоо үхсэн бие цогцос гэдгийг одоо цагдаагийнхаа хоорондоо ярихдаа 1100 гэж хэлдэг юм байна л да. Цагдаагийнхаа энэ захиаг олон нийтэд дөнгөж 2019 онд л задлж харуулсан юм лээ. Яагаад тэгэхээр хэргийг дахин нээдэг бас хүмүүсээс тусламж авах зорилгоор олон нийтэд дэлгэдэг. Гэхдээ харамсалтай нь одоо ч гэсэн энэ хиний бичсэн захиаг нь хинч мэддэггүй явт юм лээ. Тэгсэн чинь саяхан 2020 оны 9-р сард бүхэл бүтэн одоо 46 жил 7 сар 5 өдрийн дараа DNA-ийн шинжилгээгээр хэн Карла алсныг мэддэг. Тэгэхэд 77 настай Glenn McCurley гэдэг эрэгтэй байсан. Тэгээ Glenn McCurley нь Fort Worth гэдэг хоттой эхнэр хоёр хүүхдийн хамтаар 40 гаруй жил одоо зүгээр ингээ сайхан амьдарсан. Бас том машины жолооч хийдэг ажилтай хүн байсан. Тэгэд эргэн тойрны хүмүүс хөрш найз нөхд нь хэлэхдээ Glenn бол их дуугаа гэр бүлтэй хайртай бас өмдөө их идэвхтэй явдаг сайн хүн. Тэгэд ингэж хүн алсан хэрэг сэжиглэгдэж байгаа нь надад бидэрт одоо амар сонинд бараг л итгэж өгөхгүй байна гэж хүмүүс хэлдэм билээ. Тэгээ цагтаа нар ер нь анхнаасаа л Glenn McCurley-г ер нь бол сүжигтнэр сэжиглэж исэн. Гэхдээ яг ингээд баттай нотлох баримт байгаагүй учраас хальт мэдүүлэг аваад л өнгөрсөн гэдэм билээ. Тэгээ яагаад анхнаасаа сэжиглэж исэн гэхээр хэргийн газарт 22 Rogue гэд бууны сум олцсон маань л нөгөө найз залуугийн зогсоохт нь л доош унцсан юм шиг үлээ. Тэгээ Glenn болохоор хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө яг ижилхэн буу авсан байдаг. Тэгээд үүнээс нь болж цагтаа нар сэжгэлж эхэлдэг. Гэвч сая хэлсэн шиг одоо бууны сумнаас өөр ямар ч ингээд нотлох баримт байгааг болохоор аргагүй ихэн тавиад явуулчтай мөлий. Тэгээ бас тэр үедээ Glenn-ээс ингээд цагтаа нар мэдүүлэг авахад Carla Walker гэж хэний мэдгүй би анх удаа л баг нэрийг сонсож байна. Тэглэж би бууга загсанд хөдөө явж байхдаа алдсан. Тийм болохоор миний бууг одоо ингээд хүн хулгайлаад аваад Карлаг алдсан байж магадгүй гэж цагтаа нарт хэлсэн байгаа байхгүй юу. Тэгэл цагтаа нар ерөөсөө тэр хэний Glenn-ийг ингээд баг хэрэгсэхгүй болчтой юм лээ. Тэгээд тэрийг дахин 2019 онд нэсэн гэсэн шүү дээ. Тэгээд сэжигтэй хүмүүсээ дахин шалгаж эхэлсэн байна л да. Тэгээд Glenn-ий хогийн савнаас DNA-г нь ингээд олдог одоо үс хүмүүс мөсж байсан мө тэ. Тэгэж олонгуудаа Карлагийн левчний дотор байсан үрийн шингэнтэй ингээд харьцуулаад үзэхэд Glenn McCurley-гийнх болох нь одоо ингээд мэдэгддэг. Ингээд Glenn DNA-ээрээ баригдсанаа мэдээд хэрэгээ хүлээд юм байна лээ. Бас хэлэхдээ Карлаг хулгайлдаг орой би их согтой байсан. Тийм юм болчихно гэж юусоо төсөөлөжгүй байсан гэж хэлдэг. Тэгээ дээрэс нь Карла бол миний эхний бөгөөд эцсийн хүчинцэн хүн. Тэр шин яг Карла машинд байж таарсан. Тэрнээс биш би бол Карл дуртаас төлөвлөж ингээд мөрдөөд хүчиндэж алаагүй гэж хэлдэг юм лээ. Бас цагтаа нарын хэлсэн нэг юм нь болохоор ер нь Carla Walker-ыг цуврал алуурчаа алсан байх гэж тамга гаргадаг. Эсвэл одоо зүгээр Fort Worth гэдэг хотоор дамжин өнгөрч байсан хүн алсан байх гэдэм билээ. Тэгээд тийм болохоор бас ингээд ерөөсөө Fort Worth гэдэг хотын оршин суугч байх гэдэг таамаглал гаргаагүй байсан. Тийм болохоор энэ мөрдлөг ингээд амар удаад ингээд сунжирсан байх гэж таамаг гаргадаг юм билээ. За ингээд дөнгөрсөн жил буюу 2020 оны 9-р сард Glenn Capital Murder буюу үхлийн ялтай хүнд гэмт хэрэг хийсэн гэдгээр шоронд шүүхурлаа одоо ингээд хүлээгээд сууж байгаа юм билээ. Тэгээ бас өөрөө хэлэхдээ би шоронд ерөн суумааргүй байна. Болдог бол намайг одоо ингээд алаад өгчих үү гэж гуйсан байт юм билээ. Тэгээд бас дахиад нэг юм хэлэхэд харамсалтай нөгөө хөрхий Карлагийн ээж аав нь хэргийн эзнийг мэдлгүй өнгөрцөн. Тэгээ гэрийнх нь ялангуяа ээж нь одоо охинд нь ийм хэрэг тохиолдсныг мэдээд маш ихээр сэтгэл готролд орж тэгээ тэр ер нь гэр бүлийн ингээд оронгоор нь эргүүлсэн гэж Карлагийн дүү Жим нь ярьдсан мөлий. Тэр нөгөө саяхан мэдээгээр ингээд ярьсан байгааг нь харсан. Хөөрхий дүү. Тэгээ бас дээрэс нь Rodney-гээ залуу нь болохоор бас амар тэрнээс болоод депрессэнд орсон. Карлагийн охин чинь дандаа тэр хоёр ингээд орой цуг машиндаа ингээд суудаг байсан гинэ ер нь. Тэгж яхта дандаа хоёлаа ингээд машиныхаа цоожийг ингээд
төгчжээ яа. Тэгэхгүй бол надад нэг л эвгүй юм болох гэдэг юм шиг санагтаад байна гэж хэлдэг. Тэр 2 дугаар сарын 16-ны өдөр болохоор тэр Родны ээжийнхаа машиныг гуугаад авцсан өөрөө машинтай. Гэхдээ яг тэр Валентины пари явдаг өдөр ээжийнхаа машиныг гууж аваад тэгээд машинаагаа цоожлох гэсэн чинь цоож нь амар хэцүү цоожлогдсон гинэ. Тэгээд тэр өдрөө залхуураад тэр хоёр цоожлог байсан чинь тэгээд яг тийм муу юм болцсон. Тэгээд цоожлцсан байсан бол ийм хэрэг болохгүй ч байсан билүү те. юм ба шүү дээ. Амар харамсалтай хэрэг болсон гэлээ. Тэгтээ тэгээд ингээд ДНХ-ийн нотлох баримтаар баригдсан нь ямаа да те хичнээн бараг 50 жилийн дараа ч гэсэн. Харин харамсалтай л энэ тий цагдаагийнхаа нөгөө нэг хэрэгтний айлуудын ярьцлага эдэр авцсан л байсан байна. Тий. Яг хэрэгт сэжиглэгтэй тэгчээсэн. Тэгээд тэр үедээ тэгээ худлаа яриад. Тэгэхээр тэр цагааг бол энэ хэрэгтэн бол өөрөө бол бичээг юм байна тий. Хэн бичсэн одоо л тий хэн бичсэн нь бол одоо л баталгаагүй байгаа. За тэгээ миний өнөөдрийн хэрэг нэг иймэрхүү харамсалтай хэрэг байна. За тэгээ маргаашийн дугаараар уулзцгаая. За баяр таа. Баяр таа.